Сайн бацгаана манай гэр бүлийн блог тавтай морил. Монголоос Солонгос дээрээ дэлхийд 9 сарыг ардаа утсан байна. Энэ хугацаанд хэлний бэлтгэлдээ 5 дугаар түвшин хүртэл суралцсан байна. Солонгос дэрсэн зорилго маань хэлээ сайжруулад магистрийн түвшинд суралцах зорилготой байгаа. Мэдээллийн системийн менежмент мэргэжлэр магистрийн түвшинд суралцаад Монголд очиод Монголынхон мэдээллийн технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгыг хүртэлэн ирсэн. Энэ хугацаанд сонголтондоо эргэлзсэн буцаад Монгол явмаар цаг үеүүдийг зөндөө их туулж өнгөрүүллээ. Монголоос Солонгос руу 3 удаа буцаж явсан, амралт бүртээ буцаж явсан байгаа. Энэ үедээ писанд хазуулаад манай хүүхэд маань ханиад хүрээд хурууга хувц цатаагчинд аваад унтуулагтай хаалгаанд ороод хэцүү цаг үеүүдийг туулсан ч гэсэн манай гэр бүл болон нөхөр маань намайг дэмжснээрээ өнөөдрийн хүртэл Солонгост суралцах боломж маань үүсэн бий болсон юм аа. Солонгостой авах хугацаанд өөрийгөө сэргийгээд Солонгосын засгийн газрын тэтгэлэг материалыг явуулсан Чүмбүг National University-д ярилцлагандаа тэнцээд манай сургууль Солонгосын засгийн газар руу энэ оюутныг манай сургуульд сургахаар авьяагийн материал хийлгэсэн байгаа. Тэсэн чинь Солонгосын засгийн газраас ингээд Монголоос авах оюутнууд нь тоо гэж тогтоодог. Тэр доонд нь багтаагүй. Тэгээд ер нь бол тэтгэлгээ авч чадаагүй гэсэн сэтгэлээр унсан ч гэсэн цаашдаа улам хичээх ёстой байна гэдгийг ойлгосон цаг хугацаа байсан байгаа. Солонгост анх ирээд таних хүн байхгүй, хэл мэдэхгүй хэцүү байсан. Хэцүү хугацааны дараа миний хамгийн сайн найз маань Солонгост суралцахаар ирсэн байгаа. Үүнээс хойш хэцүү цаг үедээ уулзах хүнтэй, ярилцах хүнтэй байх үнэхээр гоё байгаа. Бас 10 жилдээ хамт суралцдаг байсан. Гэтэ нөгөө ангийн маань охин байсан юм аа. Ганц ч үг дугуйш үзээгүй хүнтэйгээ энд ирээд тусыг нь аваад хамтдаа суралцах боломж олсон гэсэн үнэхээр гайхалтай цаг хугацаанд байсан. Бас Солонгост цагийн ажил хийж үзээд сургуулиас зохион байгуулдаг дугуулангууд хамрагдаад сургуулийн соёлын өдөрт хамрагдаад хөгжилтэй цаг хугацааг өнгөрөөхийн хажуугаар бас ажил хийсэн байгаа. Буудлын ажил хийж үзсэн энэ удаад буудлын цаанаасаа ингээд ажиллах хоноглох газрын өгөөд тэгээд ажиллах газрыг ингээд зааж өгөөд ингээд буудлын дотроо байрлаа. Тэгээд ингээд ажиллаа хийдэг ийм ажил 4 хоногийн турш хийж үзсэн. Амаргүй ч гэсэн Солонгост байгаа бүх монгол хүмүүсийн туулдаг замыг туулж үзсэн байгаа. Монголд байх хугацаанд гэр бүлтэйгээ чанартай цагийг гаргахыг хичээдэг. Хүүхдтэй олон нөхөртэйгөө зугаалах, гадуур гарах, хамтдаа хөгжилтэй цаг хугацааг өнгөрөхийг л бид 3 хичээдэг байгаа. Солонгосын хэлний бэлтгэлгийн хичээл бол 2 сар хагас ороод 14-21 хоног амардаг. Энэ хугацаанд Монгол яваад гэр бүлтэйгээ цаг хугацааг хамт өнгөрүүлсэн байгаа. Солонгост миний сурж байгаа сургууль бол 1 семестрийн хөтөлбөр нь сая 600,000 вон. Сөүлд байрлалтай сургууль. Чонжу ч юм уу өөр хотуудад очих юм бол төлбөр нь арай бага. Дотор байрны цаанаасаа хоолтой сургуулиуд байгаа. Манай сургууль бол цаанаасаа хоолгүй. Би гадуур вонрум ангийнхаа охинтой хамт түрээсэлдэг. Вонрум бол 1 сарынхан түрээс нь бол 520,000 вон байдаг. Солонгост 2 амтны хүрээлэл гэж үзсэн. Нэг нь болохоор хүүхдийн парк дотор байрлалтай ингээ өнгөө үзэх боломжтой амтны хүрээлэн. Нөгөөх нь болохоор юм зоопарктэй маш том амтны хүрээлэн. Амтны хүрээлэн үзэх нь ингээ гоё ч гэсэн Солонгос агаарын температур маш өндөр болохоор зүгээр ингээ байж хатал хөлрөөдтэй. Тэгээд хөлрөнгөө алхангаа ингээ гадуур яваад амтны хүрээлэн үзэх бол нэг тийм жаргаад байгаа юм шиг, зовоод байгаа юм шиг мэдрэмжтэй байдаг юм билээ. Өнөөдрийн хүртэл Солонгос дээрээ амьдарч байгаа цаг хугацаанд хэцүү зүйлс маш их тохиолдсон. Энэ маань надад биш харин миний хүүхдэд тохиолдсон. Хөрхийн минь ханиад хүрээд хуруугаа авчуулаад хөл гарамны өвчин тусаад энэ хэцүү цаг хугацаанд манай гэр бүл болон манай нөхөр маш их тусалсан. Өнөөдрийн хүртэл тусалсан хайртай гэр бүл болон нөхөртөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би гадаадд суралцах хугацаанд өөртөө илүү танилцсан цаг хугацаа байлаа. Би яг юунд дуртай юм, би яг хийн, би энэ үед яг ийм аш гаргах юм байна, би энэ цал дээрээ сайжрах хэрэгтэй юм байна, энэ зангаа засах хэрэгтэй юм байна гэж ухаарсан цаг хугацааг өнгөрүүллээ. Одоо ингээд эргцүүлээ бодоод үзэхээр энэ дэрсэн маань маш том зоригтой шийдэмгийн алхам байсан. Нөхөртөөгөө ярилцаад манай нөхөр маань намайг дэмжиж энэ хүртэл би явж чадсан байгаа. Гадаад суралцахаар шийдсэн бас нэг шийдвэр нь бол хүүхдээрэд илүү сайхан амьдруулъя, илүү боломжтой амьдруулъя хэмээн бодсон шийдвэр бас байсан.
Гэтэ Солонгост суралцсанаар бол би өөртөө илүү танилцсан, хувь хүн маань илүү хөгжсөн, сайжруулах хэрэгтэй зан чанаруудаа ойлгосон цаг хугацаа байлаа. Энэ хүртэл блогийг сонссон та бүхэндээ маш их баярлалаа.